Удахгүй сар шинэ болно захамдуудаа хүндэтгэх арга хэмжээ дүүргүүдэд эхэллээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн удирдлагууд өндөр настнуудаа хүлээн авсан байна. Зоврлогийн тоглолтоор бэлэг барьж төр засгаас хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжоо танилцууллаа. Чингэлтэй дүүргийн тамийн газраас ахмадуудад зориулсан тоглолтыг үндэсний урлагийн их театртай хамтран зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн хувьд жил бүр ахмадуудад зориулж хүндэтгэлийн тоглолт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үед эрүүл мэндийг дээдлэх зорилтод ажил дэвшүүлж ахмадуудын дунд урлагийн их наадам спортын тэмцээнүүд зохихоор төлөвлөд байна. Ахмад настан гэхэд ийм гэртээ зүгээр суудаг гэсэн ойлголт бол нэг нь байсан. Манай дүүргийн ахмадууд одоо өөрийнхөө хийж чадах бүхнээрээ одоо дүүргийн бүтээн байгуулалт хөгжил оролцох. За мөн одоо залуу үе хүүхэд багцуудыг бас сургах, хүмүүжүүлэхэд бас оролцох. За өөрсдөө бас үлгэрлэн манлайлах ийм үйл ажиллагаа бол идэвхтэй байдаг. Эгч нь одоо нэг өндөр настан болоод их удаагүй тэгээд сүүлийн хэдэн жил дандаа юм ахмадуудаа зориулж концертын урлагийн тоглолт үзүүлж байгаа гэдэг чинь надад бол боо муу өснөөс баг энэ урлагийн тоглолт илүү сайхан санагдаад байна. Одоо өнөөдөр тэр хорооны залуучууд ингээд 55-аас 69 насны ахмадуудаа хүлээн авч уулзж байгаа бас нэг ажлын арга тэгээ их баярлж байна уу? Одоо өрхийн имлэг болон бусад харьяалах имлэгүүдийн хамтран хэсэгчилсэн ахмадынхаа эрүүл мэндийн төлөө сургалтуудыг үл явуулж ирсэн байна. Энэ жил тэр сургалтууд бол явагдах байна. Иргэдийн эрүүл мэндийн төлөө бүхэл ажлыг зохион байгуулахад дүүргийн засаг дарга нар тоглолтын үеэр онцолж исэн. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 200 мянга гаруй иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа байна.